Тэгэд Knights-ийн хувьд Miners-ийн хувьд за энэхүү тоглолтод хожигдоод байрлал ухсан гэсэн өрсөлдөгч тодорхой гэхдээ за бас л нөгөө мөнгө шагналтай. Бол 55 сая төгрөгийн шагнал урамшуул байсан санагдаж байна шүү. Инх хуйсгалан Ишибашигийн эсрэг эргээд дундын зай шидэлт гоё хөдөлгөөн байна. Тоглолтын өмнө салхийг хагаллаа. За нөгөө талаас Болор Эрдэнэ Тэнчүүхон хурдан давтаханд гарч ирсэн солгой төгсгөл амжилттай болсон. Онооны ярьцаа дөрөвдөг. За довтлох орон зай үүсгүүдээ Эрдэнэцогт төгсөн инх хуйсгалан унаад хамгаалтан дээр хооцорсон түүнийг нь багийн ахлагч Эрдэнэцогчин одоо плей-офф эхлэхээс өмнө өөрийн тоглолтуудаа мэдрээд авч бол багт том нөлөөг үзүүлэндээ гоё бүгдсэн. Инх хуйсгалан за төгөлдрийг бол хөнгө харгалнаа. Багийн 8 дахь оноо төдийлө хүчтэй хамгаалт бол ирэхгүй байгаа. Ward Макденесийг аргалсан довтлохын амжилттай нэмээ санчраас алдаа салгаж байна. Болордын дамжуулалт Тэнчүүхон завчин дээрээс соусвол за өстэй нэг хөнгөн төлөх багийн бүрэлдэхүүнийг харахад бас плей-оффт том аюулыг учруулж болохгүй бүрэлдэхүүн шүү дээ. Плей-офф бомбог авч чадсангүй Болордын Ардны эсрэг зүүндээ довтлсон довтлохын амжилттай болсон энэ үед. За голд сугар учир бөмбөгийг авсан нэг хурдад байрлалын даавруу натгуулж өгсөн. Солгоод алсан довтлохын амжилттай. Гайртанг бол завсралын өмнөнийг илүүргэсэн байгаа. Энэ удаа ч гэсэн өөрийгөө мэдэрчжээ. За базар гүртэй контактлсан баруунда довтлохын амжилттай. Заалтнуудаас бомбог алдж байна. За бөмбөг зааж урагшлан гэдэг нь өөрөө бол таарахын шийдвэр болсон. Зөрөөд Макденес за 90 дээрээс төгсөж ирлээ. Эрмүн заяа харалгүйгээр гоё дамжуултыг өгсөн Тэнчүүхон зүүн төгсгөл нь амжилттай боллоо. Сугар учир за голоор хэлбэрхэн гүйж орж ирээд оноогоо авч байна. Сэлбэсэлэн давтгуулах гэсэн болж Ганбаатарын өсөн хамгаалт идэвхтэй болсон Макденес бие өгөөд яваад орчлоо. За өнөөдөр их гоё дамжуулалт Ишибаши гараас хөнгөн гарсан да. Гэхдээ шидэлтэй алдсан довтлооны самбарыг аваад нэмсэн. Эрдэнэцогт өмнө шидэлт гоё болсон доо. Суу шидсэн. Шидэлт амжилттай болох үед тийм инх хуйсгалан шидэлтэн дээр үлдсэн 3 оноо шидэлт амжилттай. За баярцагт инх хуйсгалан за угаагаад гараад ирсэн Макденес хогийг зэвэрлээд 2 оноо олголоо. Ward за баруун дээр цэцлаа өгсөндөө төгөлтөр өөрөө хөөргөд явуулсан довтлох амжилттай. За нэг хурдын цэцлаач өссөн. Үнэхээр найд төгсөл хэсэг рүү ороод ирсэн шүү. Ward-д дамжуултыг өгсөн алдаатай төгсгөл хийлээ. Хуйсгалан хамгаалагч нь суулаа өргөснийг нь ашиглаад хурдан довтлогоо гараад ирсэн. Очлоо. Яа Болор Эрдэнэ дайраад орсон алдаатай төгсгөл амжилттай боллоо. Хурдаар хийлүүлэх боломж байгаа. Гаргасан Санчер дохиод зүүндээ аваад шийдсэн. Оновч боллоо. За Тэнчүүхон 2 дахь боломж явах газаргүй болсон. Ямар эвгүй дамжуулт вэ? Бөмбөг таслалт. Яа Санчерийн ямар ганган төгсгөл. Улирлын сүүлийн тоглолтод Санчер бол өөрийгөө үнээр харуулж одоо формдо орж байгаа гэж хэлж болно. Нөгөө талаас Тин Санчер шидлгүй зөрөөд орсон Санчерийн дараалсан оноонууд Эрдэнэцогт зөөрөө тэр чигээрээ зүтгэцэн дэ довтлохын амжилттай болсон. Эрдэнэ урагшилсан цагаа анзаарсангүй гэхдээ Ward-ийн довтлохыг за шүүгч ихний заалт бол тоо. Эрдэнэцогт за завчин дээр төгөлдөр суларсан холын зай шидэлт амжилттай болж байна. За BCH Knights-аас онооны тэргүүлээ. За Санчиг нэг дараад гараад ирсэн зүүн гарын төгсгөл ямар гоё вэ? Слава туцаагаад инх хамгаалсан шидэлтэн дээр үлдсэндээ бөмбөг гараас үнэхээр урдтай гарсан шидэлтэй алдсан довтлооны самбарыг аваад суугар учир нэмчлээ. За сугар учир 3 онооны зүрх болж ойрдсон бөмбөг таслагдсан. Инх хамгаалсан Болор Эрдэнэ хаалтанд орсон араас нь сугар учир нэмсэн. 44-45 таарах үе эхлэл Майнерсаас байлаа. Болор Эрдэнэ заслооны араас шидсэн. Хоёр дамжуулт ирсэн. Од баярын төгсгөл оновчтой болсон. За Болор Эрдэнэ од өрөөцлөө авсангүй доор. За Росо саяны довтлогоон дээр Болор Эрдэнэ довтлогооны найруулга те. Сугар учрыг шахаад явсан. За гарыг нь давуулаад өсөгчлөө. Хилж байгаа. Гэжэ Макденес сугар учрын эсрэг. За контактлаад орон зай тайлбархан нэвтрээд орчлоо. Хүмүлт тогоогийн мөнгө төрийг оруулж ирсэн байгаа харагдана. Төгөлдөр зүүндээ нэвтээрээд орчлоо.
Мартинес. Анх ойсголонд үлдээсэн их өндөр зам барцсан тоглох амжилттай. Эцэг бол яг одоо идэвхтэй тоглож байгаа лигийн 10 багт бол энэ дундаж нуургаар бас л дээгүүр орох баг шүү дээ. За тэгээд TLG багийн хувьд одоо Хөгжлийн лигийн бас хагас шигшээжтэй шалгагдсан юм байлаа. За бөмбөг шилжээд чин утаг дээр ирсэн. Эндээс нэг алдсан байсан. Энэ удаа ажилттай орууллаа. Гайрдан чин утаг төгсөн нэг хийцэн байгаа. Чин утгийн шидэлт оновчтой. Тэгэл зоолын цаа чөлөө шидлээ өөр бол үнэхээр чамлахаар байна шүү. Болордны дундын шидэлт амжилттай. За гол нэмцэгтийг их гоё хараад суллаад өгчлөө. Байерн Весли нэгтгэсэн хаан шонхрууд тоглолтоо энэ Релер бас гэж дэвшээ плей-офф гэдэг бол бас л том шалгуур. Тэгээд одоо мэдээж багийн арай бас зүг гэснээр хийсэн. 10 онооны зүрх байсаар байна. KJ McDaniels-ийн олон зан хидэлтэй амжилттай. За бөмбөг таслагдсан урагшаа Найцын тоглохоо эхэлсэн Нямцогт эрдэн зөвхтөр алдаа гаргасан. KJ McDaniels шахаад доор тэнчүүн хоног суулсан. Найцын хамгаалт өнөдөрч байна. За бөмбөг их гоё шилжсэн. Тин сул шидсэн 3 оноо шидэл. Амжилттай алдсан сугар очир. Самбраас авч байна. Эрдэн цогт холын зай шидэлтэн амжилттай. Тэгээд саад хийчлээ. Ишибаши яваад шууд гараас гаргасан. Юма Ишибашигийн үнэхээр гоё шидэлт байна. Тоглолтын үндсэн цаг дуусч байгаа юм байна үзэгчтэй. 81-75. Omni Erdenet Miners BCH Knights-ийн Knights-ийн улирлын сүүлийн тоглолтонд буулгаж авлаа.